За энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Тэгээ манай энэ их хурлын баталдаг хуулиудыг харахаараа бүх хууль нь юм зэлтрийн гацаа. Нэгнийхээ хийж байгаа ажлыг гацаагаад үр дүн гардаггүй. За одоо энэ орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн энэ зохицуулж байна. Сангийн хуримтлал цуглуулсан нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгтаа хуваарлагддаггүй. Одоо энэ Бадамсүрэн гишүүнийг би санаж байна. 2024 оноос хойш Дорнод аймгийн нөлөөлөлд өртөж байгаа болох Матад сумын сургуулийн дээврийн төсвийг л яриад яваадсан. Одоо шийдэгдсэн үг нь тодорхойгүй. Тэгтэл 200 тэрбум төгрөг төвлөрүүлдэг сум. Гэтэл нөгөө сангийнх нь хуваарлалтын дээр нь улс төрийн лобби сайтай тойргийн гишүүд нь өөрсдийнхөө нөгөө улсын төсөв хоримтлал бүртгүүлэхгүй газараасаа төсөв хуваарлуулчихдаг. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг гой шалтгаан, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал энэ төр гэдэг. Тэгэхээр энэ хуулийн дээр л одоо би энэ зэлтрийн гацаануудыг засах ёстой гэж үзэж байна. Уянхан шиг гишүүн сая ярьж байна. Энэ сангийн зориултыг яг тодорхой зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол одоо энэ ерөөсөө дахиад эргээл бас асуудал шийдэхдэггүй. За энэ хуулийн дээр өөрчлөлт орлоо гэд орон нутгийн нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн асуудал шийдэхдэггүй болоод ирэнгүүт эргээд нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн малчид ард иргэд дэмжихгүй байх нь аргагүй шүү дээ. Тэгээд эргээд нефть их өвсөр байхгүй, эргээд нефтийн үйлдвэр нь ажилтгүй, эргээд нефт нь байдгүй, эргээд нөгөө сайд нь Оросоос очиод царай алдаад явдаг. Нэг юм өхлийн төрөгт ингээд оруулж байгаа юм дандаа энэ зэлтрийн гацаа хийсэн хуулиуд байхгүй. Тэгэхээр энэ хуулийг бол зарчмын үед явуулах нь дэмжиж байгаа. Энэ цаашаа аюул олон асуудлын гацаа гаргана. Гэхдээ энэ сангийн хуваарлтын асуудлыг яг энэ хилц хэсгийг дэмжиж байгаад нэлээд нарийн сайн сууж зэлтрийн гацаа болохгүйгээр л хийхгүй бол бас нэг үр дүнгүй л хууль болох бий л гэдэг айдас байна. Тэгэхээр ажлын хэсэг дээр сайн ажиллаад энийг гацааг нь гаргах шаардлагатай байна гэж үзэж байна.